За тээврийн хэрэгслийг эзэмшигч иргэн бүр тээврийн хэрэгслийн албан татвар болон агаар бохирдуулсны төлбөр зам ашигласны төлбөрийг 6 сарын 1-ний дотор төлдөг. За 1-р сард 1 болон 6-гаар төгссөн автомашинтай иргэд татвараа төлөх юм. Монгол улсын авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд зааснаар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсгээс үл хамааран татварын албанд батлагдсан хувь хэмжээгээр албан татвараа төлөх үүрэгтэй. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд 1 удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бол албан байгууллага аж ахуйн нэгжийн эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм. Давхрал хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар агаар бохирдлын төлбөр автозам ашигласны төлбөр хураамжийн төлөлтийг өнөөдрөөс эхлүүлж байна. Автомашины улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-гаар төгссөн бол та 1-р сард буюу энэ сард багтаан татвараа төлөх ёстой. За 2-7-оор төгссөн тээврийн хэрэгсэл 2 сар төлдөг. 3-7-оор 3-8-аар төгссөн тээврийн хэрэгсэл 3 сар төлдөг. 4-9-оор төгссөн тээврийн хэрэгсэл 4 сард. 5-0-оор төгссөн тээврийн хэрэгсэл 5 сард гэх мэтлэн ийм жишгээр бол явж байгаа. За ковидтой холбогдуулаад иргэд татвар төлөгч нар маань тээврийн хэрэгслийн татварыг хэрхэн яаж төлөх вэ гэхээр за Smart Card CGM, за iTax CGM гэсэн сайтуудаар купэ ашиглан за мөн банкныхаа картын дугаарыг ашиглаад тээврийн хэрэгслийн татварыг төлөх бүрэн боломжтой байгаа. За мөн тээврийн татвартай холбоотой төлөлттэй холбоотой асуудлыг бол татварын хэлтсийн 9055 54 45 за 9907 40 9907 45 38 гэсэн утсуудаар бол лавлаж асууж болно. Замын сангийн хураамж бол 2021 оноод дээр бол тээврийн хэрэгслийн татвартай цуг төлөгдөд явж байгаа. За үүн дээр бол иргэд маань бол тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэн байна гэсэн ташаа мэдээлэлтэй байгаа. Энэ бол тээврийн хэрэгслийн татвар бол нэмэгдсэн гэсэн үг биш ээ. За онцлогоонд ордог нөгөө бэлнээр авдаг 15,000 төгрөг маань тээврийн хэрэгслийн татвар агаарын бохирдолтой цуг төлөгдөж явж байгаа. За онцлогоонд орохдоо бол иргэн татвар төлөгч та замын сангийн хураамж төлөхгүйгээр онцлогооныхаа мөнгийг төлөөд онцлогоонд орох бүрэн боломжтой болсон байгаа. Тээврийн хэрэгслийн албан татвар төлбөрийг төлж байгаа татвар төлөгч нь Дархуул аймгийн татварын хэлтсийн дансанд төлөх эсвэл ухаалаг утасны Smart Card аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart Card CGM, MTO CGM цахим хуудасуудаар дамжуулан цаг хугацаагаа хэмнэж авто тээврийн хэрэгслийн албан татвар агаарын бохирдол зам ашигласны төлбөрийг банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт купэ үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар агаар бохирдлын төлбөр автозам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргана. За өнгөрсөн 2020 оны байдлаар бол Дархуул аймгийн хэмжээнд нийт бүртгэлтэй 26852 тээврийн хэрэгсэл байсан. За үүнээс яг идэвхтэй онцлогоонд орсон татвар төлсөн тээврийн хэрэгслийн тоо бол 14711 тээврийн хэрэгсэл байна. За 21 оны байдлаар бол энэ тоо бол иргэд татвар төлөгч нар маань шинэ тээврийн хэрэгсэл худалдаж авсан шилжүүлсэнтэй холбогдуулаад бол харьцангуй нэмэгдсэн байгаа. За энэ жилийн байдлаар бол 14000 гэсэн тоо маань бол 16200 болж өссөн байгаа. За тэгэхээр шинэ тээврийн хэрэгсэл авж байгаа, бусдад худалдаж байгаа иргэдийн хувьд бол тухайн тээврийн хэрэгслийн татвар төлөлтийг миний түрүүний хэлсэн iTax болон Smart Card CGM гэсэн сайтуудаас татвар төлсөн үү гэсэн мэдээллийг хараад тэгээ төлөвлөлтөө бол тухайн сайтаараа дамжуулаад эргүүлээд иргэн төлөлтөө хийх бүрэн боломжтой байгаа. Урд нь татвараа төлөхийн тулд хүлээж дугаарладаг татварын газарт нэхэмжлэл бичүүлээд банкнд мөнгөө туршаасны дараа тамгаа даргалдаг байсан. Өнгөрсөн жилээс эхлэн татвар төлбөрөө цахимаар төлдөг болсон. Цахимаар татвар төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээр ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй. За энэ оны хувьд Дархуул аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо